3 дугаар тест 21 дугаар бодлого. За 2 леер 2 гадлыг 1 сар мөчөнд өдөрт 1 жимс өгсөн байхаар 4 өдрийг одоо хичнээн янзаар үсгэж болох вэ гэж байна. За тэгэхээр энийг бодохдоо яг гэхээр ийм байдлаар бодчихъя. За 1 леер гадл гэсэн юм 4 зүйл байгаа гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ 4 одоо үсгийг бол яг үсгээр бол хичнээн одоо ялгаатай үг үсгэж болох вэ гэсэн одоо бодлого байна гэсэн үг байна. За тэгэхээр бид нарт бол яг гэхээр ийм бодлогыг бодохдоо иймэрхүү байдлаар боддог. За бид нарт бол 4 хайрцаг байгаа. За эхний хайрцагт бол энэ 4 үсгнээс бол аль нэгийг нь хийн гэх юм бол бид нарт бол боломжийн тоо бол 4 баг. За 3 дахь хайрцагт болохоор үлдсэн 3 үсгнээс хийнэхээр бид нарт бол боломж бол 3. За гэх мэтчлэнгээр 2 1 гээд за энэ нэг бол үржүүлэн дөрмөсөөр үржүүлээд болчдөг. За ингээд 24 янзаар бол яг үгээр энэ 4 үсгний байрыг бол солих боломж байна гэсэн үг. Гэтэл энэ 2 ил үсгийг өөрөөр хэлбэл лирийг байрыг нь сольж өгөх бол чанарын хувьд бол ямар ч ялгаа байхгүй. За жишээ нь ингээд байрыг солио бичсэн гэж үзье. Солио бичсэн гэхэд энэ хоёр бол ялгаа байхгүй та харагдаж байна та. Тэгэхээр ийм давталт бол яг гэхээр энэ 24 дотор бол тоологдсон гэсэн үг. Тэгэхээр тэнд нь бол заавал хувааж өгнө. За 12 болно. Дахиад яг гэхээр г үсэг маань бас 2 удаа байгаа. Бас ингээд солио бичсэн гэж үзье. Өөрөөр хэлбэл эхний г ингээд дугуулсан гэвэл эхний итер дугуй дотор байгаа г-г ард нь болохоор хойно бичсэн гэдэг ингээд үзчих юм бол энэ бол уншилтын хувьд бол ямар ч ялгаа байхгүй болчих учраас бас 12-ыг бол 2 дугаар. За ингээд бол 6 гэсэн хайр гарах нь. За тэгэхээр энэ 6 боломжийг бол шууд жагсаагаад бол бичиж болно. За таад жагсааж бичиж үзээрэй.